Сайн бацхан үзэгчтэй. За энэ удаагийн хичээлээр бид нэр интернетээр ажилладаг хүмүүс хэрхэн одоо хоорондоо файл солилцох болох тухай авч үзэж байна. За файл солилцох үйлчилгээ бол газар зүйн одоо хувьд гэдэг юм өөрөөр байрлсан хүмүүс бол хоорондоо одоо файлууд солилцох зорилгоор интернетээр хэрэглэж байгаа. За нэг хэрэглээ нь бол бид мэйлээр дамжуулж хэрэгж болдог. За мэйлээ явуулахдаа түндээ бол атач хийж тийм ээ. Одоо файлыг залгаж явуулдаг шүү дээ. А гэтэл маань нэг мэйлийн одоо юунд залгаж явуулж байгаа файлын тоо бол хязгаартай мөн яг хэмжээ бол хязгаартай байдаг. Ихэнх тохиолдолд ихэнх одоо мэйлийн програмууд бол 10 МБ хэмжээнд файлыг бол яг дамжуулах болцоог болдог байна. За энэ тохиолдолд бид нар яг файл одоо яг солилцох тусгай одоо үйлчлэгийг ашиглах хэрэгтэй болдгоо. За манай монгол хэлдээ хийгдсэн одоо манай монголчуудын өргөөр хэлж байгаа энэ Google Share гэдэг ийм үйлчлэг байдаг юм байна. За энэ бол тэр Share цэг Google цэг юм хаягн дээр байгаа. Шууд яг HTTP-гийнхаараас Share цэг Google цэг юм хаягийг бичих хэвээр. За ингээд бид нар яг Google Share-д орж иж байна. За ингээд Google Share маань өөртөө файл дамжуулахтай бол тухайн гишүүн болсон үнэлэхийг дамжуулах хэрэгтэй болдог байгаа. За ингээд гишүүн болоход бол мэдээж яг бид нар бол бүртгүүлэх хэрэгтэй болно. За Google Share маань өөрөө яг энэ дэр нэгэд монгол хэлээр хийгдсэн байгаа учраас хэрэглэгчин хэрхэн ажиллах бүх заавруудад монголоор сайхан бичсэн байж байна. Юу нь бол бид нэр дөрвөн алхам алхамтай үйл ажиллагаа хийхдээ бид нэр Google Share ашиглан файлаа дамжуулах болцоотой болд юм байна гэсэн үг. За энэ дөрвөн алхам нь одоо энэ дэр харагдаж байна тийм ээ. За та бүхэн өөрсдөө компьютерийн одоо энэ дэр интернетээр ороод үзэхэд шууд яг энэ алхамууд бол бүгд гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр хэрвээ хэрэглэгч хүн өөрөө энэ Google Share-д файл одоо дамжуулах ирэхгүй байх юм бол эхлээд бүртгүүлэх ёстой. За тэгэхээр бид нар яг энэ нэвтрэх хэсгийн хажууд тал дээр шинээр бүртгүүлсэн юм хэсэг байж гин. Шинээр бүртгүүлэх. Тэгэхээр шинэ хэрэглэгч болохын тулд бид энэ линкээр дарах ёстой гэсэн үг. За ингээд энэ линкээр дарснаа биднэрт Google Share-ийн одоо үйлчлэгийг авах хэрэглэгчийн бүртгүүлээр орж байгаа. За энэ бол зөвхөн Google Share үйлчлэгч биш тийм ээ. Google дээр бид нар өөрийн гэсэн мэйл хаягтай болж байгаа гэсэн үг л дээ. За ингээд Google email дээр өөрийн гэсэн мэйл хаягийг үүсгэх одоо мэйлийн аккаунттай болж байгаа гэж ойлгох юм байна. За энэ бүртгэлийн хуудас нь угаасаа монгол хэлээр бичигдсэн байгаа учраас та бүхэн нэг өөртөө ойлгох бүгэлж чадна гэсэн үг. За бүх асуултын дагуу одоо бүглөөд хэрвээ мэдээж одоо буруу бүгэлдсэн байх юм танд анхааруулсан мэдээлэл гарч ирнэ. За зөв болсон тохиол энэ бол таныг бүртгээд авчна гэсэн үг. За хамгийн доолт нь бол та энд нууц кодыг бол хийж баталгаажуулах хэрэгтэй. За энэ бол энэ хуудас энэ нууц код байнга солигдож идэг. За тэгээд доотлоныхаа үйлчлэгийн нөхцөлийг бол бас унших хэрэгтэй. Энэ бол яг тухайн одоо үйлчлэгийг ашиглахтай холбоотой хэрэглэгчийн одоо уншиж танилцах заавал одоо унших хэрэгтэй юм үйлчлэгийн нөхцөл гэрээ байдаг юм аа. За гэрээг зөвшөөрч үзэх юм бол бид нэр зөвшөөрч байсан одоо товчон дээр дарах хэрэгтэй. За ингэснээр бид нэр өөрийн гэсэн аккаунттай болж байгаа. За бид нар болсон тийм ээ. Энэ бүртгэгдсэн аккаунтыг та бол яхаа мэйл байдлаар ашиглаж болно гэсэн. За нэгэнт аккаунттай болсон хүмүүс яхаа одоо энэ Google Share-ыг орж болно. За өөрийнхөө хэрэглэгчийн нэрийг бичээд доотлолт нь одоо нууцгаа бичээд бид нар яхаа нэвтрэгсэн баатан дарах хэрэгтэй. За саяхан одоо бүртгүүлсэн дараалал ч юм уу те эсвэл өмнө бүртгэлтэй юм байсан бол өөрийнхөө аккаунтыг бичээд дарахлаа бид нар Google Share-ийн одоо үндсэн хуудасаар орчиж байгаа. За энэ маань файл дамжуулах зорилготой ийм сайт байгаа. Хоёр одоо үйлчлэгийг бид нар санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл эхнийх нь бол 100 МБ хүртэл хэмжээтэй тийм ээ. Ийм файлыг бол 7 хоногийн хугацаатаар өөрийнхөө Share дээр өнгөө байрлуулах ийм үйлчлэг бол байдаг. За энэ бол ямар ч төлбөр авахгүй үйлчлэг гэсэн үг. За хоёр дахь нь болохоор 200 МБ хүртэл хэмжээтэй файлыг одоо 30 хоногийн хүртэл хугацаагаар тийм ээ байршуулах одоо ийм болцоог бол олгож байгаа. За тэр нь болохоор мессежээр одоо тэр эрхээ авдаг. Нэг мессеж явуулаад одоо 550 төгрөгийн юм яг нэг жунжээж бид нар яг тэр эрхийг авдаг гэсэн үг. За аливаар зарсан байсан бид нар бол ихтэйд хамгийн дөрөвнийхээ яг байршуулах файлыг бол сонгож авах хэрэгтэй. За энэ дээр бид нар browse гэсэн товчиж байна. Энэ browse гэсэн товчийг дарснаар та яг өөрийнхөө компьютерийн одоо дотор орох хэрэгтэй тийм ээ. За ингээд өөрийнхөө компьютер дотор байгаа файлуудыг нээж үзэх юм бол цонх нэгдэж байгаа. За эндээс нөгөө дамжуулагч байгаа тийм ээ. Энэ одоо файлаа бид нар сонгож авна гэсэн үг. За тэр файлаа бид нэр өөрөө браузерж болоод сонгож аваад за тэгээд бид яг энийг open төвчид дарснаар одоо энэ линк маань бидний энэ дээр гарч иж байна. За энэ файлыг бид нэр байршуулах хүндэд хуулах гэсэн төвчид дарах хэрэгтэй. За байршуулж байгаа файл маань том жижигээс хамаарат энэ хуулах одоо үйл ажиллагаа бол нэлээд хугацаа зарна. Жижиг хэмжээний файлд бол хурдан явагдана. Том хэмжээний файлд бол нэлээд удах хэрэгтэй. За бид нар жишээ болгож учраас зориод яхаа жижиг хэмжээний файлыг тавьсан байгаа да. За тэгээд энэ маань яхаа энэ 100% хүртлээ явж дуусгах хэрэгтэй. За энэ файл share үйлчлэгийг бол та аасгал байгаа хүнд одоо өөрийнхөө файлыг дамжуулах зорилгоор ашиглаж болдго юм байна. Өшөө нэг зорилго нь бол та одоо үргэлж flash disk command авахгүйгээр тийм ээ. Интернетээ газар ороод ашиглаж болох болцоотой байдаг юм бол өөрийнхөө файлыг хүртэл та өөрөө
байшил тавьчаад сүүлд нь тэрийг татаж авч хэрэгжүүлж болно шүү дээ. За амжилттай болоод дуусна дараа танаас татаж авах холбогцыг ийм бичиг гарч иж байгаа. За энэ бичгийг та өөрийнхөө компьютерт хуулж авах хэрэгтэй. Эсвэл энийг та шууд копиж аваад нөгөө дамжуулагчийн хүндээ бол яг энэ линк нь бол өгч явуулах хэрэгтэй гэсэн үг л дээ. За тэрнээр өгч явуулахдаа бид яхаа мессенжер ч юм уу эсвэл өөр мэйлийн програм ашиглаж болно. За энэ линкийг дараа та одоо мэдээллийг аваарай гэсэн байдлаар захиаг явуулж байна тийм ээ. За би бол үүнийг л яхаа. За Notepad програм дээр тавьж үзүүлж байна. Сая би компьютер авсан байсан. Тийм учраас яг тэр маань яг энэ дээр бол тавигдсан байна. За томруулаад харах юм бол энэ бол ийм их мэдээлэл харагдана гэсэн үг л дээ. За HTTP share Google юм гээд за тэгээд тэр файлын байрлалтай холбоотой яг ийм мэдээллүүдийг агуулсан. Хойдолтын тухайн байлынхаа нэрийг агуулсан ийм линк явж байгаа. За энэ линкийг бид дамжуулж байна тийм ээ. За нэгэнт Google Share дээр хэрэглэгч болсон бол өөрийнхөө одоо байрлуулсан файлуудыг бол өөрөө удирдах юм болцоод байгаа. За миний файлууд гэсэн ийм линк дээр дарахад энэ бол таны одоо үүсгэсэн, таны одоо аплод хийж тавьсан тийм ээ. Тэр файлууд бол та энд харагдана. За тэн дээр яг бидний нэг одоо татж авах линкийг эсвэл яг устгах одоо ийм линкүүд бид нарт байж байгаа. Та өөрөө өөрийнхөө файлуудыг бол чөлөөтэй устгаж ялгаж болно. За шинжилж болно гэсэн тийм ээ. За ийм болцоогоор бид нарт хангаж байна. За дараагийн бас нэг одоо үйлчлэг болох хүмүүс интернетийг ашиглан одоо хэрхэн өөрсдийнхөө дуртай кино, дуу, клипийг татж байгаа тийм мөн яг одоо сонирхолтой номуудыг, мэргэжлийн номуудыг ч юм татж байгаа гэдэг ийм асуудал маш их тавигддаг. Тэгэхээр ийм одоо зүйлүүдийг одоо хүмүүст шеэр хийх зорилготой тусгай үйлчлэгээ байдаг юм байна. За тэр нь бол торрент гэдэг ийм сайтууд нэлээд өргөн хэрэглэгддэг. За торрент гэдэг бол нэгдэлтэй одоо хүмүүсийн компьютер дээр байгаа одоо тэр хэрэгцээтэй файлуудыг хооронд нь солилцох зорилгоор тусгай одоо яг ийм холболтыг үүсгэж өгдөг ийм сервер байдаг. За ингээд бид нэр тэр торрентыг олохын тулд Google дээр сайтыг олж тийм ээ. Буцаад дахиад яг Google email гэсэн одоо хайлттай системээр орчие. За Google email дээрээс бид нэр яг торрент гэсэн үгийг хайж одоо олё. За хаягийн мөрөн дээр Google-ийг бид нэр бичээд эндээс бид нэр юу орох хэвээр хайлттай системээр орно. За торрент гэдэг үгийг одоо бичээд яхад маш олон тийм нэг зөвхөн нэг үгийг бичээд энэ бол маш олон одоо үр дүн гаргаж ирнэ. За тэр бүх үр дүнгуудаас бидний хамгийн ихнийх нь сонгож аваад хангалттай байна л да. За торрент дээр хайлаа. За хамгийн түрүүнд бид нар bit torrent гэсэн юм линк гарчсан байна. За энэ bit torrent нь болохоор тэр торрент сайтуудаас нь мэдээлэл татчих зорилгосон тусгай програм бол байдаг гэсэн үг. Тэр програм бид нэр өөрийнхөө компьютерт суулгах хэрэгтэй байна. За миний энэ компьютер дээр угаасаа сууг учраас би бас энийг татаж авах хэрэгтэй. Тэгээ би тэрийг бол тусдаа нэг цонхоо нээгээд орчихлаа тийм ээ. Дараад нь болохоор одоо би торрентээс хайх хэрэгтэй. За хайлтан зориулсан бас маш олон одоо торрентын хайлтын тэм сайтууд байдаг. За би энд яг торрент директор гэдэг юм хайлтын системийг ашиглаж байна. Саяхан бид Google-ийн хайлтаар бидний торрент директорын хаягийг бид гаргаж гисэн. Тэгэхээр би торрент директорыг ороод хайлтаа хийх хэрэгтэй гэсэн үг. За цааталт нь бол тэр нөгөө хуудсанд нь тийм ээ bit torrent нь өөрөө гаргаж ирсэн юм шүү дээ. Bit torrent-ийн хуудас. За ер нь интернет ашиглаж байгаа хүн бол нэгэн зэрэг олон хуудасуудыг зэрэг татаад одоо хэрэгтэй мэдээлэлүүд бол яг татчих хугацаанд нь дараач юм яг уншаад юм ингээд зэрэг олон цонхтой ажил авчилээрээ илүү хялбархан байдаг. За одоо bit torrent-ийг татах бэлэн болсон байгаа учраас бидний татах линкэндээ дараад өөрийнхөө компьютер дээр шууд суулгах чинь тийм ээ. Би одоо эндээс заавал save хийж хадгалах шаардлага байхгүй. Шууд энд нь би open гэдэг тавшид дарснаар энэ маань өөрөө татагддаг дуусаад тэгээ миний компьютер дээр инсталлдах хэрэгтэй болно. За энэ линкийг татуулж өгчөө би тэр хооронд нь болохоор торрент директор дээр хайлт явуулж байна. За энд торрентээс ямар нэгэн одоо дуу тийм ээ клип эсвэл кино эсвэл ном татчихулна гэсэн шүү дээ. Хайж болно гэсэн. Тэгэхээр би энэ дээр юу яаж юм л да. Transformers гэдэг киноны одоо шинэ гарсан хөлбөрийг хайж үзье. За тэгээ бид нэр ингээ хайхад хайлтыг болоод цаана орхицсан байгаа даа. За сая бол биднэрт bit torrent маань өөрөө суух гэдэг татгадаа бэлэн болсон ажлуулгын явах гэсэн тэм цанх гарч ирсэн байсан. Тэрийг одоо ажлуулаа хэдүүлээ bit torrent-аас суулгаж байна. За үндсэндээ бол яг энэ хоорондоо би зөвхөн интернет ашиглаад бас нэлээд ийм амжилж штэ. Мэдээлэл хайж байгаа өшөө дээр би интернетээс өөрийнхөө одоо компьютер хэрэгтэй програмтай жижиг хэмжээний програм татчих аваад түүнийг одоо инсталлж чинь. За энэ бол бас нэг програмын инсталл явуулж байгаа гэсэн тийм ээ. За ингээ энэ инсталл бэлэн боллоо би энэ програмыг ашиглаад одоо өөрийнхөө хайж олсон кино дууга татчих юм болцоод болох юм байна. За би тэр хэлсэн торрент гэдэг нь хүмүүсийн компьютер дээр байгаа одоо мэдээллийг хооронд нь солилцуулах юм зорилготой үйлчлэгээ. Тэгэхээр би өөр хүмүүсийн компьютер дээр байгаа яг тэр хүн өөрөө зөвшөөрөл тавьсан байгаа. Тэр одоо хэсгээс нь би хайлт явуулж агаад одоо өөрийнхөө хүссэн тэр кино клип болоод өөртөө татчих юм болцоод болох юм байна. За энэ ерөнхий цонхны маань интерфейсүүд ийм байгаа нэ тийм програм маань.
BitTorrent гэдэг програм юм байх нь сулгацсан одоо бид энийг хаачих хэрэгтэй. За Torrent Director-с бид хайлтаа явуулж байна. Одоо энд бол Torrent Director-ийн өөрийнх нь хайлтын цонхон дээр бичээд хайлтаа явууллаа, хайлтаа үр дүн гадсан байгаа даа. За би зөвхөн Canon-оос хайх гэж учраас яхаа би ангиллынхаа movie-г тавьчлаа те. Тэгэхгүй бол өөр одоо яхаа маш олон мэдээлж бас гарчиж байна. Эндээс би яхаа яг Canon гэдгийг гаргаж авчаад за Canon-оос сонголт хийх хэрэгтэй байна. За зөндөө олон бас гарчиж байна тийм ээ. Маш олон хүмүүс энэ одоо яг бол өөрийнхөө энэ дээр байрлуулсан байж болох юм шүү дээ. Torrent байдалтайгаар. За тэрнээс яхаа ер нь бол хэмжээний хувьд харж байна те. Энд бол яхаа хэдийн хэмжээний зайлсан гэдэг нь харагдаж байна. Хэмжээний хувьд арай том байх нь бол мэдээж тэр Canon-ы бичлэгийн хувьд арай чанартай байна гэж үзэж болох юм. За тэгээд яхаа өөрөө интернетийн хурдаас хамаарат томыг сонгох, жижиг сонгох өөрөө сонгож болно. За дараадны энэ Seeds гэдэг нь хоёр дахь баг нь байгаа даа. За Seeds гэдэг нь болохоор тэр одоо пайдаг хичнээн өөр дээр байрлуулсан тийм ээ. Бусдад татгалзахад бэлэн байдалтай байна гэдгийг бол харуулсан тоо байдгийг. Тэгэхээр аль болох олон хүн Seed хийсэн байх юм бид нар тэрнээс татаад илүү хурдан татах болцоотой болдог. За би тэгээ сая нэг линкийг сонгож аваад арсан. За тэгээд тэр маань яг одоо өөрөө Torrent-тэй өөрийг миний сонгосон Torrent-ийг бол татчих юм хууц гарчиж байна. За үүнийг би дангаар нь хадгалгүйгээр бас шууд нээчих болно. Тэг яагаад гэвэл энэ маань шууд татагдаад бидний тэрвэгчийн сулгасан BitTorrent гэдэг програм руу ачаалагдсан шүү дээ. За би шууд open тавьчаад дарсан. Тэгэхээр энэ линк өөрөө миний компьютерт татагдаад тэгээ BitTorrent-ийн дээр өөрөө орж ирэх хэрэгтэй. За одоо энэ ороод иж байна. BitTorrent-ийн өөрийнх нь татах линкэнд орсон байж байна. Ерөнхийдөө бол том хэмжээний файл тийм ээ. Одоо 700 800 юм уу те гига хэмжээтэй тийм том файлуудыг бид нэр байрлуулахдаа олон жижиг хэсэг бол хуваацсан байдаг. За тэр бүх хэсгүүд сая бол чагсаалт байдалд харагдсан байгаа даа. За түүнээс бид нэр одоо татгсан тавьшиг дарснаар энэ маань ороод ирж байна. За ингээ энэ одоо яг таталтын процесс өөрөө энд одоо 100% хүртэл явж дуусахад бидний Torrent-ийг бол татаж дууснаа гэсэн үг. Хүмүүст шare хийх зорилготой тусгай үйлчлэгээ байдаг юм байгаа. За тэр нь бол Torrent гэдэг юм сайтуудад нэлээд өргөн хэрэглэгддэг. За Torrent гэдэг бол нэг талдаа одоо хүмүүсийн компьютер байгаа одоо тэр хэрэгцээтэй файлуудыг хооронд нь солилцох зорилгоор тусгай одоо яг юм холболтыг үүсгэж гэдэг юм сервер байдаг. За ингээ бид нэр тэр Torrent-ыг олохын тулд Google дээр сайлт явуулж тийм ээ. Буцаад дахиад яг Google email гэсэн одоо хайлтын системээр орчие. За Google email дээрээс бид нэр яг Torrent гэсэн үгийг хайж одоо олё. За хаягийн бүрэн дээр Google-ийг бид нэр бичээд эндээс бид нэр яг юу орох хэвээр хайлтын системээр орно. За Torrent гэдэг үгийг одоо бичээд яхад маш олон тийм нэг зөвхөн нэг үгийг бичээд энэ бол маш олон одоо үр дүн гаргаж ирнэ. За тэр бүх үр дүнгуудаас бидний хамгийн ихнийх нь сонгож аваад байхад хангалттай байна л да. За Torrent дээр хайлаа. За хамгийн түрүүнд бид нар BitTorrent гэсэн юм линк гарчсан байна. За энэ BitTorrent нь болохоор тэр Torrent сайтуудаас нь мэдээлэл татж авах зорилгосон тусгай програм бол байдаг гэсэн үг. Тэр програм бид нэр өөрийнхөө компьютерт суулгах хэрэгтэй байна. За миний компьютер дээр угаасаа сууг учраас би бас энийг татаж авах хэрэгтэй. Тэгээ би тэрийг бол тусдаа нэг цонхоо нээгээд орчихлаа тийм ээ. Дараад нь болохоор одоо би Torrent-аас хайх хэрэгтэй. За хайлтан зориулсан бас маш олон одоо Torrent-ийн хайлтын тэм сайтууд байдаг. За би энд Torrent Director гэдэг юм хайлтын системийг ашиглаж байна. Саяхан бид Google-ийн хайлтаар бидний Torrent Director-ийн хаягийг бид гаргаж өгсөн. Тэгэхээр би Torrent Director-ээр ороод хайлтаа хийх хэрэгтэй гэсэн үг. За цааталт нь бол тэр нөгөө хуудсанд нь тийм ээ BitTorrent нь өөрөө гадагсан байна шүү дээ. BitTorrent-ийн хуудас. За ер нь интернет ашиглаж байгаа хүн бол нэгэн зэрэг олон хуудсуудыг зэрэг татаад одоо хэрэгтэй мэдээлэлүүдээ бол яг татчих хугацаанд нь дараач юм яг уншаад юм ингээд зэрэг олон цонхтой ажил авч ирээ илүү хялбархан байдаг. За одоо BitTorrent-ийг татах бэлэн болсон байгаа учраас бидний татах линкэндээ дараад өөрийнхөө компьютер дээр шууд суулгах чинь тийм ээ. Би одоо эндээс заавал save хийж хадгалах шаардлага байхгүй. Шууд энд нь би open гэдэг тавшиг дарснаар энэ маань өөрөө татагддаг дуусаа тэгээ миний компьютер дээр инсталлдах хэрэгтэй болно. За энэ линкийг татаж өгчөө би тэр хооронд нь болохоор Torrent Director дээр хайлт явуулж байна. За энд Torrent-аас ямар нэгэн одоо яг дуу тийм ээ клип эсвэл кино эсвэл яа ном татчихвол гэсэн шүү дээ хайж болно гэсэн. Тэгэхээр би энэ дээр юу яаж юм л да. Transformers гэдэг киноны одоо шинэ гарсан хөлбөрийг хайж үзье. За тэгээ бид нэр ингээ хайхад хайлтыг болоод цаана орхицсан байгаа даа. За сая бол биднэрт BitTorrent маань өөрөө суухад татагдаа бэлэн болсон ажлуулгын яах гэсэн тэмцээн гарч ирсэн байсан. Тэрийг одоо ажлуулаа хэдүүлээ BitTorrent-аас суулгаж байна. За үндсэндээ бол яг энэ хоорондоо би зөвхөн интернет ашиглаад бас нэлээд ийм амжилж штэ. Мэдээлэл хайж байгаа өшөөдөр би интернетээс өөрийнхөө одоо компьютер хэрэгтэй програмтай жижиг хэмжээний програм татж аваад түүнийг одоо инсталлж чинь. За энэ бол бас нэг програмын инсталл явуулж байгаа гэсэн тийм ээ. За ингээ энэ инсталл бэлэн боллоо би энэ програмыг ашиглаад одоо өөрийнхөө хайж олсон кино дууга татчих юм болцоод болох юм байна.
За бид нар хэлсэн торрент гэдэг нь хүмүүсийн компьютер дээр байгаа одоо мэдээллийг хооронд нь солилцуулах юм зорилготой үйлчилгээ. Тэгэхээр би өөр хүмүүсийн компьютер дээр байгаа яг тэр хүн өөрөө зөвшөөрөл тавьсан байгаа тэр одоо хэсгээс нь би хайлт явуулж агаад одоо өөрийнхөө хүссэн тэр кино клип болоод өөртөө татчих авах юм болцоотой болох юм байна. За энэ ерөнхийд цонхны маань интерфейсүүд ийм байгаа нэ тэ програм маань BitTorrent гэдэг програм ийм байх нэ. Сулгацсан одоо бид энийг хаачих хэрэгтэй. За Torrent Directory-с бид хайлтаа явуулж байна. Одоо энд бол Torrent Directory өөрийнх нь хайлтын цонхон дээр бичээд хайлтаа явууллаа, хайлтаа үр дүн гаад гэсэн байгаа даа. За би зөвхөн Canon-оос хайх учраас яхаа би английн movie-г тавьчлаа те. Тэгэхгүй бол өөр одоо яхаа маш олон мэдээлж бас гарчиж байна. Эндээс би яг кино гэдгийг гаргаж авчаад за кинонтроос сонголт хийх хэрэгтэй байна. За зөндөө олон бас гарчиж байна тийм ээ. Маш олон хүмүүс энэ одоо яг бол өөрийнхөө энэ дээр байрлуулсан байж болох нь шүү дээ. Torrent байдалтайгаар. За тэрнээс яхаа ер нь бол хэмжээний хувьд харж байна те. Энд бол яхаа хэдийн хэмжээний зайлсан гэдгийг харагдаж байна. Хэмжээний хувьд арай том байх нь бол мэдээж тэр киноны бичлэгийн хувьд арай чанартай байна гэж үзэж болох юм. За тэгээд яхаа өөрөө интернетийн хурдаас хамаарат томыг сонгох, жижиг сонгох өөрөө сонгож болно. За дараад нь энэ Seeds гэдэг нь хоёр дахь баг нь байгаа даа. За Seeds гэдэг нь болохоор тэр одоо файлыг хичнээн өөр дээр байрлуулсан тийм ээ. Бусдад татварлахад бэлэн байдалтай байна гэдгийг бол харуулсан тоо байдгийг. Тэгэхээр аль болох олон хүн Seed хийсэн байх юм бид нар тэрнээс татаад илүү хурдан татах болцоотой болдог. За би тэгээ сая нэг линкийг сонгож аваад арсан. За тэгээд тэр маань яг одоо өөрөө Torrent өөрийг миний сонгосон Torrent-ыг бол татчих юм хууц гарчиж байна. За үүнийг би дангаар нь хадгалгаар бас шууд нээч болно. Тэг яагаад гэвэл энэ маань шууд татагдаад бидний тэрвчэн сулгасан BitTorrent гэдэг програм руу ачаалагдсан шүү дээ. За би шууд open тавьчаад дарсан. Тэгэхээр энэ линк өөрөө миний компьютерт татагдаад тэгээ BitTorrent-ийн тэр өөрөө орж ирэх хэрэгтэй. За одоо энэ ороод иж байна. BitTorrent-ийн өөрийнх нь татах линкэнд орсон байж байна. Ерөнхийдөө бол том хэмжээний файл тийм ээ. Одоо 700 800 юм уу те гига хэмжээтэй тийм том файлуудыг бид нэр байрлуулахдаа олон жижиг хэсэг бол хуваацсан байдаг. За тэр бүх хэсгүүд сая бол чагсаалт байдалд харагдсан байгаа даа. За түүнээс бид нэр одоо татах гэсэн тавьчид дарснаар энэ маань ороод ирж байна. За ингээ энэ одоо яг таталтын процесс өөрөө энд одоо 100% хүртэл яв дуусахад бид нэ Torrent-ыг бол татад дуусна гэсэн үг. За ингээд энэ удаагийн хичээлээр бид нэр одоо интернетийн хэрэглэнэ бас нэг гол хэрэглээ болох тийм файл солилцох үйлчлэгийн тухай ярьлаа. Энэ одоо өөрсдөө та сурснаар одоо та өөрийнхөө файлыг бусдад дамжуулах юм болцоотой болох юм байна. Энэ бол яхаа Google Share-ээр дамжуулж болж байна. Мөн яхаа бас өөр хүмүүсийн одоо өөрийнхөө компьютерээр байрлуулсан байгаа мэдээлэл дундаас хайгаад өөрийнхөө хүссэн дуу, клип, киног бас татаж авч болох нэ. За ингээд үгээр энэ удаагийн хичээл минь өндөрлж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа баяр таа.